You not to fight with everybody. I deserve I'm the just truth. uncomfortable right now. Maybe using me for money. I gave her $500 for the down payment, but I don't know if it was used to go towards the down payment or if it was used for something else. За ингээд олон хэрүүлээс залхсан гурван маань Шэлийг нь хэд хонохоор болдог. Тэгээ Шэлээ хэлдэг байхгүй одоо ингээ хоёулаа хамтаа өнгөрөх цагтаа болох юм чинь чи ядаж хоол хийгээ сурчгаа би чанд яаж хоол хийх зааж өгс чи Макайла би хоол хийх дурггүй. За хоол хийж юу ч хоол хийж чаддгүй ах юм байна. За ингээд байшин хитрхи жижигхэн зэрэг ярьжсэн чинь Макайла биений юм нэрэхгүй байгаа. Баян нойр хүрээд байгаа. Баян хөвдөд байгаа гэлтэй заяа. Тэгээ пал гэж байгаа юм чинь Шэлигийн дотор. За чи би чаан жирэмсэн маталцсан байх юм бол алаа шүү. Тэгээ энэ хоёр ингэдэг гинэ. Өвддөг болохоор хамгаалалт хэрэгэлдэггүй заяа. Тэгээд гаш нөлөөнөөс болоод толгой молгоо ирэх юмнаас болоод жирэмснээс хамгаалах юм хэрэгэлдэггүй гинэ. Тэгээ зүгээр л юу ч хэрэгэлдэггүй. Жирэмснээс хамгаалах. Жирэмснээс хамгаалъя ч гэж боддоггүй. Яг яатсан тарихтай хүмүүс байгаадах уу? Ерөөсөө хаширдаггүй наасаа. Тэгээ ээж нь хэлж байгаа хгүй би тоор зөндөөлсөн. Тэгээ одоо ингэж жирэмсэн болсон байгаа чинээс аалаа шүү. Тэгээ Кэлэн хэлдэг байхгүй. Кэлэн бол ерөөсөө ингэж бүр юу ч өөрт нь юу ч хамаарлгүй юм ярьж байгаа юм чи өө цагаан дээгүүр ингээл хараа заяа. Макайла болохоор тэнцээлээд байгаа хгүй. Бид хоёр ингээд ерөөсөө хамгаалахгүй байгаамаа гэд. Тэгээ миний одоо энэ нэвтрүүлгийг хийгээд нэг анзаарсан юм гэх юм бол манайхаа эрэгтэйчүүд бол ерөөсөө энэ тухайн үедээ жирэмсэн болох тиймэрхүү огт боддгүй юм шиг биш үү. Тэр үед бүр юу ч боддоггүй бах. Тэл зүгээр ингээл бараг дуусчлаа байл хамаагүй гэдэг байр суурьтай байдаг аахгүй эрэгтэй хүн. Тэр эрэгтэй хүнд бол нэг тэгж найдаад одоо энэ одоо ингээ мэдж байгаа даа гэсэн тиймэрхүү байлгаад байлгүй. Яг хуу нас ахих тусам эрэгтэй хүн бол туршлагажаа тэгээд энэ зүрийн байдлаар хамгаалах юм бодож эхэлсэн. Тэгээ нас бага байгаа үед тэ ялангуяа ингээд дүнгийн жирэмснээс хамгаалж эхэлж байгаа үед ер нь л эрэгтэй талдаа найдлаггүйгээр өөрөө жирэмснээс хамгаалгаа юу тийм таарсан юм олоод тэрэндээ хамтрагчаа тасгахал хамгийн үр дүнтэй хамгийн найдвартай арга болов гэж би бодлоо. За тэгээ тест үзсэн чи азар сөрөг гарнаа. За ээжиндээ ирсэн Кэлэн чи одоо би ингээ хүснээ гээл пси тоглоно маглан гээл тэгсэн чинь Макайла үгүй чи тоглохгүй чи ингээ том хүн болох хэрэгтэй гэл. Тэгээ энэ хоёр инээс л дахиад муудалцж чинь заяа. Тэгээ Кэлэн болохоор би ингээ өдөржингөө ажиллаж иржээстэй ингээ би сом хүн болоогүй дээ яасан гэдгсэн чинь Макайла чи хангалтгүй байна гэл. Тэгээ энэ хоёр ингээ байнгын хэрэлдээстэй. Тэгээ ээж нь хэлдэг хоёр одоо байгаагийн жижиг сажиг юм дээрээ хэрэлцээд муудалцаад байвал угаасаа салнаа. Тусдаа гарахаар хинж та хоёрын төлөө хүнс цуглуулж хоол хийж гэр цэвэрлэхгүй тэрэнд чи амар их энерги ордیں۔ Тийм болохоор одооноос баг болоод та хоёрын эсрэг одоо асуудлууд гэж үзэхээс биш та хоёр бие биенийхээ эсрэг гэж юусоо бити хараарэ. Одоо энэ нь суралц гэл амар гой зөвлөгөө өгдөг заа юу. Браво. So you guys. Why can't she just tell me that though? I think we just need to, kind of just communicate a little bit better. And I know there's things I do that I shouldn't do, and we can kind of just walk through it instead of just us break up all the time. I really want a banana smoothie. Do you guys want to get your own place? Obviously. Do you want to get married? Obviously. Okay. It sounds. За ингээ удалгүй манай хоёр өөртөө гэсэн байр олдог. Тэгээ нүүхтэй хэлж байгаа Макайла би нэг явсан бол хизээч ирэж ирэхгүй гэлтгсэн чи өвөө юм хоёр. Жэсэн нэрээ сандаа мандаа гэл нэгдэг өвөө юм эдэл нэг тийм томорсон хүн байна энэ хүн. Тэгээ нүүх басан чи Макайла яг одоо юма баглаад нүүн гэж зүтгэзээ за орой болцсон байхад штэ. Тэгээ яагаад гэсэн чи маргаашийн ажлууд хойшлчихно. Тэгээ нөгөө бүгдээрээ эсэргүүцэж байгаа штэ одоо ингээ орой болцсон байл юм байлаа гэдгсэн чинь амар аргадаг тусна муухай даам гард юм машин бүгдээрээ ингээл бүгдэнд нь амар муухай ашлаа за. Яа би тэгвэл хоол идэх байлаа. Би Тимотиг явж унтууллаа. Гэлээ тийм бүр ирс нэг юм эвгүү зан гаргаал. Яа бүр яг ээж. Ерөөс нөхцөлөдлөг ойлгохгүйгээр өөр хороо зүтгэдэг. За ингээ маргааш нь нүүдгээд Кэлэн л ерөөсөө энийг ингээ цэвэрлэн тэрийг ингээ цэвэрлэн гэж ярихаас Макайла бүр гэрийн ажлын аачгүй заяа. Өвөө минь Макайла гэрийн ажлыг хийж сурна гэхээс үнэхээр их баярлж байгаа гинэ. Тэгээ 0 яаж уугахыг зааж өгөе гэдгсэн чинь Макайла заваа юм би чадахгүй гэдгсэн чинь Кэлэн урдуур нь орол би өчөө нэг тийм сүртэй юм биш штэ гэж зүлгэж өгдөг за. Макайла ерөөсөө гэрийн ажил хийж чаддаггүй, хийх хүсэлгүй, дээрээс нь хоол хийж чаддаггүй.
ийм охин байгаа байхгүй. Тэгээ эмээ өвөө нь ингээд урдуур нь бүх ажлыг хийцэн. Тэгээ эмээ өвөө нь ингээд тусдаа гарахт нь баярлаад байгаа шалтгаан нь гэрээ ажил хийж сурах нэ. Энийг одоо гэрээ ажил хийж сургах нэ гэд баярлаад байгаа. За ингээд Келлен ажилдаа яваад эмээ хоёр нь ч гэсэн ингээд явах болол чистэ хөссөн үед ирээрээ мэрээрээ гэл амар уйлал заяа. Тэсэн чинь Макайла амар юм чанга. Макайла бүр эмээ өвөөдөө ерөөсөө огт талархал илэрхийлдэггүй. Миний эмээ өвөө хайртай шүү тийм ерөөсөө байхгүй. Угаасаа хийх ёстой. Угаасаа ийм юм авах ёстой юм шиг ингээд амар тийм албаны заяа. Нэг тийм сонио. Келлен болохоор өглөө 6-аас орой 9 хүртэл ажиллаж ийж ийм гэр орон хоол ундтай байлгаж байгаа. Тэгээ ер нь л өдөржингөө Макайла хүүхдтэйгээ хойлноо байна л гэсэн. За ингээд нүүснэ үгүй юу зөв бүх сүндээ үгүй юу энэ хоёр шууд гэрлэлтэй яриад эхэлнэ. Тэгээ бүр дайшин зүртэл яв сонгоол заяа. Тэг хүн болон арай л яарад байна гэж хэлсэн чсэн мэдээж Макайла болсон хойно бух шиг дайрж байгаа. Тэг Келлен болохоор Макайла үнэхээр гэрлэхийг хүсэж байгаа болохоор одоо нэг хинэр нь гэрлээ гэдэг нөгөө нөхөр нь үгүйгээ хэлчих бол муу хүн болчих штэ. Тэгэл ер нь Макайла гэрлээгээд байгаа болохоор дэмжиж гэрлэхээр шийддэг. Тэгээ энэ гэрэлтийн тулаар Шелли болон Макайлагийн эмээ хоёр ярилцгаар шийддэг. Тэр хоёр ярилцаад тэгээ одоо энэ хоёр ч бараг 100 удаа саалж нийлсэн байж одоо гэрлэх чинь гэдэг бол үнэхээр амар яарсан эргээ. Ядаж хамт амьдраад биенийхээ занг авалцах хэрэгтэй. Тэгээ ер нь бол Макайла ганц зогсоох арга бол байх нь байна. Тэр нь хамаатнуудыг баазагч гэж хүн байдаг да нэг ихчнэр яг тийм нэг хурим төлөвлөлт ихч байдаг гинэ. Тэр ихчийг авчирч Макайлад лекц уншуулад тэгээ болиулъя гэж шийддэг. Айгуу дэжгүй арга байгаас тээ. Макайла Келлен хоёр яахт нөө зөвхөн кино шиг юм а төсөөлөл цагаан даашинцтай ингээл ирээл бүх мөг зүгэл аим кино шиг юм а төсөөлөл хурим хин гэж зүтгэлэг бол бусд нь бол үннийг хэлж байгаа. Тэгээ нөгөө их чинь ирээд доор хаяж $35,000 орноо. Тэгээ дээрээс нь хурим төлөвлөлүүд чинь ийм амар хурдан шийддэггүй. 6-аас 18 сарын дотор төлөвлөж ийж дараа нь хийдэг юм аа. Одоо л арай л яарсан эрэг. Дээрээс нь хоёр одоо 8 сард гэрлэнгээд байгаа. Буюу хоёрхан нэгэн сарын дараа гэрлэнгээд байгаа. Тэгэхээр last minute бүх юм авч таарна. Тэгэхээр одоо хамгийн амар үнэтэй үед нь юмнууд авч таарна. Тэгэхээр $35,000 дээш мөнгө төгрөг орно гэсэн юм нам болж байгаа байхгүй. Дээж нь хүртэл хэлдэг заяа. Макайла чи ингээд сүүлийн минутан дээр бодлоо өөрчлөлтөд шүүжсэн бодоорой бүр хаширцгаацсан жаас. Why don't you wait till next year? I thought we were going to start planning for a wedding, but it was kind of more of everybody trying to talk me out of having a wedding. It's just frustrating. За нэвтрүүлгийн энэ хэсгээр Макайла болон Келлен хоёрын хосын харилцааны талаар гардаг. Амар олоодаа салж нисэн заяа. Бараг 2000 бүр ингээд 2500 тэдгээд ээж нь тоглож хэлж байгаа байхгүй юу? Бүр тийм амар олоодаа салж нээлдэг. Салалтын 98%-ыг Макайла шийддэг. Айгуу траст одоо айгуу тийм ихтгэлцлийн асуудалтай хүн ерөөсөө итгэдэггүй. Тэгээ Келленийг байн хардчихэдэг. Энэ удаагийн салалтан ч гэсэн тийм нас болсон. Тэгээ бүр Макайла сошиал медиа дээр Келлен миний араар тавьсан тиймэрхүү утгатай бичлэг хийгээд тавьсан байгаа бүр амар юмтай. Basically, Kaylin cheated on me. If you watched yesterday's video, that's what happened. Kaylin cheated on me, and he's been doing it for a long time. And basically, he just did it last Saturday too. So you didn't cheat on her? No. I'm working every single day, and if I'm not at work, I'm with her. So I mean. Тэгээд житл энэ нь бүр 100% худлаа. Тэгээд Макайла болохоор нөгөө дэлхийн бүх ирчүүд найз охтынхаа араар тавьдаг гэдэгт итгэдэг гинэ бүр. Тийм болохоор одоо амар тэжгэн тийм ингээ огцом харддаг. Тэгээ Макайла энийхэн талаар тайлбарлахдаа Келлен намайг мэдрэмжээ хийнэ хэвстэй гэж боддог юм шиг байлээ. Гэхдээ би чаддгүй. Тэгээл салдаг. Мэдрэмжэндээ хөтлөлтөө л салчдаг заяа. Амар мангар. Чи бүр овоогоор байгаас тээ. Келлений ээжийн анзаарснаар Макайла байнга өөрчлөгдөж идэг. Тэгээ байнга өөрчлөлтийг ингээ хайж идэг. Юу ч амаг өөрчлөмөр санагддаг. Сүүлийн 2 сар 4 удаа өсөв буудсан. Ер нь ингээд сар болгон 2 удаа өсөв бууддаг. Зөндөө олон шивээс хийлгдэг. Байж байгаа л нэг шивээс, байж байгаа л нэг персон хийлгээ хүрээд ирдэг. Тэрэнд яалтчгүй нэг тусламж хэрэгтэй. Тэ чи ингээ Макайлагийн хажууд илүү сайн туслаад гэр орныхаа ажил хүүхд мөхтэй авахт нь илүү сайн туслаад өг. Тэгвэл наадах ч одоо асуудлаа өөрөө шийдэж магадгүй ингэж ээж нь зөвлөж байгаа. Келлений хувьд бол бараг сэтгэл нь хөрцөн заяа. Тэгвэл амар олоодаа салж нийлээл, цааш нийлээл ингээл амар хийг хардуулаад ах чинь ямар ч хүний хувьд бол үнэхээр муухай штэ. Энэ хоёр нүүснээс хойш Макайла гэртээ биш эмээ өвгөндөө өдрийг өнгөрөөдөг. Тэгээ зүгээр гэртээ хоногож очиод байгаа юм ааши.
Тэгээ өөрөө хүүхдийн баас шийсийг цэвэрлж чадахгүй. Имээ энэ ингээ шээгээд байна, ингээ баагаад байна гэж дуудаал за. Туснаа гарснаас хойш их зовж байгаа гинэ. Тэгээ ядж яхад тустаа гарсан хойгуур нь өвөө нь ажил дээрээ санаандгүй түлэгдээд имлэгт очихдоо өөрийгөө илгэний хүнд хэлбэрийн өвчтэй гэдэг мэдсэн. Тэгээ имж ингээ та уухаа байхгүй бол үхэх нээжтэй гэж хэлсэн гинэ. Тэгээ имэн өвөө нь ингээ амар тийм сериосны эрүүл мэндийн одоо асуудалтай болцсон болохоор өвөөдөө санаа зовж эхэлдэг. Тэгээ Макайла бодож байгаа өвөг сайжиртал ингээд хөрмөө хойшлуулт юм билүү мэлүү гэж бодож эхлэн заяа амар аюултай гэрлигээ өгчгээдсэн хүн хин блэ. Өвөө нь бол окей л байгаа. Би зүгээр те одоо ингээд имчилгээ илгээд одоо ингээд ихсэн одоо зүгээр гэд. Келан өдөржингөө ажилдаа явдаг учраас Макайла бүх гэр ажлаа хийх ёстой болдог. Тэгээ амар их ядарч байгаа, амар их шантарч байгаа. Келан ядаж ажилласаа ирээд тусалдаггүй. Тэгээ үүнээс болоод Макайла гэрлэн гэхээс стресстэй эхэлсэн. Ер нь л айж эхэлсэн. Тэгээд өвөөгийн бие муугаа надчаас одоо гэрлэн гэхээс айц төрөөд байна. Ер нь одоо хоёлаа ингээд гэрлэлтэй болов яасан юм бэ гэж хэлж байгаа заяа ёо амар тамтай болоод байгаа штэ. Тэгээ Келан чи дандаа л гэрлмээрэн бүгд зүгөө дайшин зүмсмөр ин гэж хүсдгээс юмстэй тэгчээд яагаад сөрөг зүйлс бодоод байгаа юм бэ? Одоо ингээд зүгээр эрийг бод гэж бүр Келэн харгаа барцсан за. Тэг Келэн бүр амар цөхөрцөн хараадаг эндээс. За чи шийдээ угсаа чи шийдгээс хойш. За угсаа тэгэл чиний л хүслээр болог гэл. За ингээд гэрлэлтэй тутлах ярианы үеэр ер нь л Макайла таалагдхаа болоод салхаар шийдэж байгаа. So it's your choice then. Because I have no absolute doubts of marrying you at all. Like, I know I want to be with you. If I didn't want to be with you, I wouldn't be with you. I have no idea what's going on. Гэрлэлтэй туслыг яриад гисэн чинь Келэн ууралсан гинэ. Тэгээ тэрнээс нь болоо салхаар шийдсэн. Амар сон тэг Келэн салсан гэдгээ Келэнд гол нь хэлээгөө заяа. Имээдээ эхэлсэн баа. Тэг Келэн нөгөө гэрлүүгөө өвөө эмээгэнд очиод Макайла анагаа гэсэн чинь эмээ нь чамаас алдсан гэсэн шүү дээ хэлж байгаа штэ. Бүр тийм амар дураараа за. Йоо тэгээд энэ сарлтын дараа Келэний хувьд бол одоо дахиж нийлбэл цаашид харилцаа өөрөөр үргэлжнэ. Дахиж нийлбэл дахиж салахгүй гэсэн юм байр суурьтай болдог. Тэг хүүгээ аваа явдаг. За тэднийг салаад хөрмөө хойшлуулж агаад нөгөө л хамгийн их баярлдаг заяа. Өвөөгөө ухаасаа норон гарan байгаад нөөс. Эмээ өвөө нь хэлж байгаа. Келэн байн хүүхдээ хардаггүй юм чинь аав байгаа яах юм. Тэр зөвхөн биологи эцэг гэсэн. Аав гэдэг чинь хүүхдээ байн харж хүүхдээ санаа тавьдаг хүнийг хэлдэг. Яагаад Келэнийг юу ч ажил хийж мөнгө олдог гэдэг тал дээр нэрсээ боддгүй юм бол айгуусан уу. Тэг Келэн бас өөрөө айгуу тийм халамжгүй байгаад байна л та. Макайла салсан шалтгаанаа ч гэсэн ингэж тайлбарладаг. Келэн гэртээ байдаггүй, би ганцаардаг. Тэгээ бас хувийн асуудлаас болоо салж байгаа гинэ. Тэгээ Келэний ээж нь хүртэл ирж уулзаад за бараг л бүгдээрээ салалтыг хүлээн зөвшөөрнө. Макайлагийн хувьд энэ салалт нийцэн шийдвэр болдог. Дахиж одоо Келэнийг үнсэж, тэрвэрж хайрлахыг хүсэхгүй байх зүгээр л үзэн яддаг болсон. Тийм болохоор зүгээр л Келэнийг хармааргүй байна. Одоо ингэ саллаа. За тэгээ гэртээ нүүж ирэх болдог. За тэгээ салж байгаа юм чинь мэдээж тэр байшингаасаа нүүж ирэхээр болдгоо. Өвөө эмээгийн дээл ингээл байгаал өвөө эмээгээр хамаг юм хэлгээл тэг нөгөө ганцаараа ингээ юмаа хийгээд ихсэн чинь амар хэцүү санагдаад тэнгүүтээ шилдэг хангуудаа өвөө эмээх руу нүүд ирж байгаа хгүй. Тэгээ гэртээ нүүж ирэхдээ би өрөөгөө будна гэсэн чинь өвөө эмээ нь үгүй будах шаардлагагүй гэж нэг дуугаар хэлсэн чинь тэгвэл орой авчирна. Ор байгаа штэ гэсэн чинь тэгвэл би нүүж ирэхгүй гэж байгаа. And selfish. It's all about me. It's all about me. Okay, then I won't move back in here. I've been baffled by this whole situation all along. At some point, we're going to have to get across to her that this kind of behavior has to stop. За тэгээ нөгөө хувийн асуудал гэдсэн штэ. Тэр хувийн асуудлаа өвөөдөө хэлэхээр болдог. Тэр нь юу гэж манайхаа том ах гэсэн подолкийг хүүдээ өмсүүлээ харуулж байгаа. Тэгэл өвөө нь хараад ёо тэгжл таарна. За ингээд season 2-ын тэл оол дээр эмээ өвөөгийн одоо Келэний талаар зөндөө олон мухам хэлсэн штэ. Тэрээс хойсоод Кел айгу уйлж байгаа. За тэгээ хамгийн амар сериосны юм манайхаа тэр хоёр салсан штэ. Сүүлд одоо хурмаа туслаад тэгээд араас нь салаад. Салсны дараа Макайла өөр залуутай чатлаад гэртээ оруулаад хүүхдтэйгээ уулзуулсан байвал яах вэ? Тэгээд тэрийг ингээ Snapchat нэр стори энтер хийсэн заяа. Тэгээд үүнийг мэдсэн Келэн бүр амар уралж байгаа.
Тэгээ Кэлэн бүр амар ууртаагаар Snapchat-анда ийм бичлэг хийсэн байгаа. Энэ өлөгчин миний хүүхдийг надтай уулзуулахгүй, өтөрсөн эцэгтэй нь уулзуулахгүй бэжээж нэг юм рандом залуу гэртээ авчираад миний хүүхдтэй байлгаад байна. За одоо бол болсон. Одоо энэ хүн хинтээ уулзаж хаана хинтээ явах хамаагүй би зүгээр хүүхдээ хармаар байна. Ингээд бит хоёрын хосын бол хайрлцаа дууссан гэсэн юм бичлэг хийсэн байдгаа. So literally heated as right now. This bitch was about to marry me, okay? Already in a relationship in a week. Don't let that bitch fool you. I'm not being nice about any of this again. And you know what? I don't give a we're not together, guys. I don't care that we're not together. Been there, done that. What I care about is that I haven't been able to see my son and I Тэгээ Маккайла энийг тайлбарлаж байгаа. Би ингээд гэртээ байн ганцаардаг байсан. Тэгээ ганцаарцсан өөр залуутай чаталсан гэдэг хүлээн зөвшөөрдөг заяа. Гэхдээ зүгээр чаталсан одоо бол болоод Кэлэнтэй эргэж нийлэхээр төлөвлөж байгаа. Тэгээ хоёр талынхан бол тэднийг нийлүүлэхгүй байсан дээр гэж боддог. Маккайлагийн бодлоор ингэдэг за яаж жөөр хүнтэй болсон гэсэн Кэлэн намайг ганцаардуулсан. Тийм болохоор Кэлэн одоо твчиж том хүн шиг step up хийн гэдэг чи одоо левел ахиа том хүн шиг болно гэсэн үг байхгүй. Том хүн шиг байгаад намайг одоо ингээд ойлгоосэй гэж хүсэж гин гинэ. Яаж дөнгөж төрчөөд жирэмсэн байжээ бас өөр залуутай уулзаад хүүхдээ хүнтэй уулзуулаад яваад идэв. Юус ойлгохгүй шүү. Кэлэний хувьд бол яг энэ мөчөд Маккайлатай бол хосын харилцаа ингээд дууссан байдаг. Хизээш Маккайлаг дахиж хайртай хүний нүдээр хардаггүй. No, me and this other guy weren't serious. I only got with him to cope with the way I was feeling about being alone because I don't like being alone, but I wanted to work things out with Kaylin, and that's why we're going to counseling now because Йоо за guys ингээд season 3 эхэлнэ. Тими 18 сар хүрсэн байдаг. Тэгээ эрэгтэй хүүхд тусаа амар хөдөлгөөнтэй сэтгэхгүй. Тэгээ Маккайла энд нь бол амар галзуурдаг. Тэгээ хүүхдээ ингээл анхаарлын төвд орох дуртай, галзуу одоо юу гэдэм бэ амар муухай үгээр хэлээд байгаа байхгүй. Маккайла энэ үед 36-7 хоногт хүрсэн байдаг. Тэгээ Кэлэнээс саллаа малаагээ бөө юм болоод исэн чи буцаад нийлцсэн байдгаа нөгөө хоёр чинь. Тэгээ буцаад эмээ өөдөгөө хамт амьдарч байгаа. Тэгээ буцаж нийлсэн гэсэн ер нь бол Кэлэн бол бүр унтарсан гэж хэлэхэд болно. Ер нь л хүүхдүүдээсээ л болж хамт байгаа. Маккайла бол нөгөө юмаа л ярьдаг. Кэлэн гэртээ байдаггүй, надад анхаардаггүй, би ганцаардаг. Эмээвөө хоёр нь ч гэсэн Кэлэнийг ерөөсөй ойлгоё гэж хичээдэггүй заяа. Тэгээ Кэлэн ууг нь бол заа юу guys. Хоёр хүүхдээ болсон юм жингээд амар том байшин түрээсэлсэн байж идэг. Тинжээ нэг ганцаараа заяа. Тэгээ түрээсэлсэн ч гэсэн Маккайла эмээ өвгөндөө байна гэж зүтгээд нөгөө зүтгэдгээрээ Кэлэн ганцаараа тэнд мангар олон нохотой байж идэг. Яа Кэлэн хичнээн ингээд хоёулаа одоо том болоо тэгээ тустаа гараад хамтдаа ингээ байя гэж хэлдэг чсэн Маккайла би ганцаардаг. Би ч анханасаа хэлсэн би тийм гэртээ суудаг юм house wife байж чадахгүй. Би чиний ингээл чи намайг орой ирэхэд чинь хоолтой байгаасаа гэж хүсдэг. Гэтэ би тийм ихнэр байж чадахгүй. Тийм болохоор би эмээ өвгөнд баймаар байна. Тэр хоёр намайг дэмждэг, намайг ганцаардуулдаггүй. Тэгээ тэрний баахан 4 нохоо байгаа байхгүй. Тэр нохоонуудын бүгдийг Маккайла гудамжнаас авчирсан. Нохоогоо авчирчаад асарч хамгаалсан ч юм байхгүй, нэг тийшээ болгосон ч юм байхгүй. Ингээ Кэлэнд үлдээгээ явцсан байгаа. Амар сонио амар лээтэй. Тэгээ Маккайла бүр ингэж Кэлэнээс ихцүүлэх хүсгээ байсан учраас хамт амьдрахыг хүсэхгүй байна уу? Мигээ хэлсэн болов гол нь. Хэлэхгүй ингээд худлаа ганцаараа ингээ яваад идэг талтай штэ манай хүн чинь. Тэгээ Кэлэний ээж нь ирсэн чинь Кэлэн ингээл гэртээ боо нохоо бааш хийсэн тууд ганцаараа ингээ байждаг зам. Одоо та хоёр ингээд ярилцаа. Яг яах гээд байгаа юм бэ? Салах гээд байгаа юм уу, нэлэх гээд байгаа юм уу? Хамт амьдрах юм уу, амьдрахгүй юм уу? Энэ байшин яг яах гэж түрээсээ байгаа ярилцгээд. Тэгээ Маккайла руу залгасан чинь Маккайла чи наад байшиндаа нохоонуудтайгаа сайхан амьдрчихөө. Тэ чамд юм том хаус байна, чамд нохоо байна, чамд ингээ ажиллаа, чи зүгээр ингээ аюу сайхан ганцаараа амьдрчихыг. Бүр ингээ ерөөсөө хамт ингээд хосын харилцаагаа авч үлдээ, гэр бүлээ авч үлдээ гэсэн ямар ч бодол байдгүй наасаа хичээл зүтгэл байхгүй. I'm the one who wants to move. I'm the one who's not here. I'm the one who's at their grandparents and doesn't stay here. You can keep your dogs and you can have They're not my dogs, they're yours. You are the one who talked me into getting the puppies. And you can have everything and you can be happy. Гэлээ хэлдэг байхгүй юу вэ? Эднэр чинь миний нохоо биш чи. Насаараа эмээ өвдөг амьдрах гээд байгаа юм уу? Тэрний төлөө харилцаагаа золиолж байгаа юм уу гэсэн чинь Маккайла надад тусламж хэрэгтэй.
Би чамтай ярмааргүй байна. Ганцаараа баймаар байна гэж тасалчдаг за. Миний бодлоор энэ хоёр бие бинийгээ хайрлах харин бол айл үшээ дууссан юм шиг байна. Нөгөө салж нийлэн гэдэг чинь угаасаа усын харилцааны хайрыг баг багаар идчихэдэг. Тэгээд дээрэс нь бас ингээ араар тавилт мавилны тиймэрхүү багсаг жижиг сажигийн болцсон болохоор энэ хоёр бүр үнэхээр бие бинийг үзэж чадахгүй хэмжээнд очсон байгаа байхгүй. За ингээ Макайла Кейла хоёр ярилцж байгаа. Макайла чи ингээд ажилласаа ирчээд хамт хоол хийлцдэггүй шууд хөвтдөг гэсэн чинь Кейла ёо чи зүгээр болж чадахгүй. Дандаа удлаа ярих юм. Би байнга тэгдэггүй. Ажил хийхгүй бол мөнгө газраас урахгүй. Яа одоо энийг ойлгодгүй юм бэ? Би байнга тэгж хөвтдөггүй штэ гэх. Тэгээд Кейла хэлж байгаа. Би бол Макайлаг 2-2 хүүхд асраад халамжлаад явах чадамжтай хүн гэж бодохгүй байна. Тэр бэлэн биш байна гэсэн чинь Макайла ингээ шууд уурлал. Битгий наттай ир гэж юм. Гэл шууд ингээ хаагаал за ярих хэвээр юм дээр ингээ шууд хаадаг. Ингээл амар муухай ажиллаад гисэн чинь Кейла за би болсон би явлаа. Чи бол гимзэг хүн би бол муу хүн. Чи хэрвээ ингээ 2-2 хүүхэд асрааж хамгаалах да бэлэн байсан бол өвөө эмээтэйгээ ш надтай хамт амьдрах байсан юм аа. Гэсэн чи Макайла fuck you чиний өнцөг надад хэрэггүй гэдэг за бүр амарсан. Ваа ингэж амар өвөө мэтэгээ зууралдах. Бүр үнэхээр өөрөө хүүхэд харах дургу, гэрээ ажил хийх дургу. Тэгээд өвөө эмээ өмнөөс нь өнгөө хийгээд өчөж байгаа болохоор тэрэнд нь болоод байгаа юм уу? Яа даа юм ерөөс ойлгодгүй. I can't do this. I just can't. I'm not doing it. You sit there and act like you're the innocent one and everything, like I'm the horrible one, that I make everything go bad. You literally just trashed me. I What do did you not even mean? trash you, Michaela. You don't get to sit here and tell me I can't take care of You my can't. kids. Why are you at your grandparents then? Why are you staying Because there when I don't she's have born? help from you. Because I can't be there for a No. reason. You. I don't need your opinion, Kaylin. I've been doing just fine. Кейлан одоо ингээ чи юу хүсэж байгаа юм бэ? Яг яах гээд байгаа юм гэсэн чинь Макайла хоёулаа бүр мөсөн салъя гэж ярьсан биз дээ. Кейлан бүр тэсгэл алдаа за би яваад өгдөг. Тэгээ хоёр гэрээрээ шууд ярилцахаар болно. Кейлан та хэдийн хинэн ч бит хоёрын асуудал оролцох хэрэггүй. Тэ бит хоёрын асуудал гэсэн чинь Кейланы ээж нь наад охин чинь бүр ингээ broken болчихжээ гэж хэлсэн чинь Макайла бүр ингээ сурсан зангаар шууд бас яваад өгдөг. Макайла бүр огт ярилцдаггүй төрлийн үн заяа бүр emotion тэр сэтгэлийн хөдөл мөдлөө ерөөсөө харуулдаггүй ерөөсөө ярилцаж сураагүй маахгүй. Тэгээ ингээ явсан чинь өвөө нь дуудаад Макайла чамайг суу гэж шүү гэсэн чинь би 18-тай юу хүснэ хийн заяа гэж яваад өгдөг. За юу хүснэ ч үгүй. За ингээ энэ хоёр бүр мөсөн салгаар болоод нөгөө байшингаас юмнуудаа зөөхөр явдаг. Өвөө нь л баярлж байгаа. Сүнэр чи Кейлэн шиг навшиг таньсан болсон юм. Тэгж мэ. Тэр Шэлийг broken гэж хэлснээс болоод Макайла гараа явсан штэ. Тэрэндээ аюу харамсаж байгаа гинэ. Тэгж хэлэхэд нь би сүнэр амаа татмат гэж хэлдэг байж. Сүнэр дараа нь хэрүүлийн дараа гоё өгнүүд орж ирлээ гэдэг шиг нэг тиймэрхүү юм ярьж байгаа байхгүй. Яа амар би нэг season 1-ээс Макайлаг бүр амар ухаантай хөөрхөн охин байна гэж бодож исэн чинь season 3 хүртлээр бүр зүгээр л доошлж идэг наасаа. Тэгснээр бүр ингээ Шэлийг бүр амар үзий ядсан заяа. Шэли бол Тимотиг харж чадгаар чадмжтай хүн биш. Тэр зүгээр л юм амар зах замбраагүй хүн. Би тиймэрхүү нэг Тимотигийн хажууд байлгамааргүй байна. Тэгж мэд өөрөө зах замбраатай юм болов. Тэр ярианы үеэр Кейлэн өөрийнхөө өмнөөс ээжигээ яриулсан нь бол үнэхээр төлөвшөөгөө муха харагдсан. Ёо би бүр энийг Макайлагийн амнаас сонсондоо итгэдэггүй guys. Яагаад гэвэл Макайла ч өөрөө өвөө эмээгийнхээ ард орж өвөө эмээгээрээ яриулж өөрөө ингээд би тухгүй байна. Би ярмааргүй ингээд сууж идэг хүн штэ. Юмаа авах гээд ирсэн чинь Кейлэн байж идэг. Кейлэн лөө Шэлээ залгаад маргааш ээж нь Тимотиг аммаар байна гэж Макайлад хэлээдэг өч гэсэн чинь Макайла ярихаа байл. Би хүүхдээ өгөхгүй. Би хүүхдээ өөрөө харна. Уг нь бол 7 хоногийн 5 өдөр Макайла өөрөө хараад хасан бүтэнсэнд Шэлэл дээр очт юм байл та. Тэгсэн чинь Макайла одоо гинт ингэж хийж байгаа яг одоо. Би одооноос хүүхдээ явуулахгүй гэж шийдсэн. Тэгээ Шэлээ хэлж байгаа байхгүй юу? Макайла амьдралынхаа баг хийх юмыг өдөрдөж чаддаггүй. Дандаа ингээд Макайла ерөөсөө өдөрдөж чаддаггүй, шийдэж чаддаггүй. Тэгэнгүүт ерөөсөө өдөрдөж шийдэж чаддаг ганц юм нь хүүхдүүд. Тэр хүүхдүүдээрээ ингэж даалгалгаж бүх хүнийг өдөрдөж контролддог. I get Timothy on Sundays. Kayla knows it, Michaela knows it. Unless I'm sick, I get him every Sunday. There's so many things in her life that she's had no control over. But she can control the children. What's the big deal? За тэгээ энд амар юм гарч ирдэ заяа guys. Кейлэн Макайлатай ярилцах гээд очсон чинь Макайла хин нэгэнтэй чат бичлцээ байж идэг.
Тэгээ энэ нь нөгөө нэг season 2-ын үеэр хальт чадалсан гэдэг залуун за бүр бүтэн жирэмсэн байхад нь чадалсан байвал яах вэ? Яаж жирэмсэн үнтэй? Тэгээ хамгийн гол нь энэнд нь бүр Келлен дасцсан. Хальт айгүй олон удаас салж нийлэх болгондоо Макайла нэг өдөр ч гэсэн хамаагүй өөр ингээд чадлах хүн олоод тавцсан тэрнийг ингээд чадлал. Тэгэл ингээд зугацаал байждаг. Ерөөсөө ганцаараа байх дурггүй. Ганцаардах дурггүй заяа. Тийм болохоор ингээд бүлэгтэн гэр бүлээ дэнчин тавиад явж байгаа байхгүй. Бүлэгтэн хүүхдүүдийнхаа аавтай байх боломжийг хулгайлжаад өөрийнхөө тэр ганцаардах мэдрэмжийг дарахын тулд явж ингээ боддоо. Ингээд 39-70 хоногтоо Макайла сэдэлт хэлэхрээ болдог. Тэгээ өмнөх шөнө Келлен ингээд санаад байна эргээд нийлээ мэлий гэж битсэн гинэ. Тэгсэн чинь ингээл Макайла Келлен надад тэгж бичээлээ. Гэтэ би бол үгүй гэсэн. Би бол буцаж нийлмэргүй байна. Келлен хэдэд одоо эмнэлэг дээр очих хэрэгтэй хэлсэн байгаа. Санал ирнэ санахгүй. Шэлийг бол бүр хүүхдүүдтэй ойртуулахыг ч хүсэхгүй байгаа. Бүр тэгээ хоригдсан гинэ өөртөө. Тэгээ тэр нөгөө нэг ярианы үеэр broken гэж хэлүүлснийхаа төлөө Шэлийг бүр хүүхдүүдийнхаа амьдралаас арчаар шийдчихдэг заяа. За ингээ Келлен эмээ өвгөнд ирээд хамтдаа эмнэлэг явах болоход бүгдээрээ дургуутдаг. Шивэр авир гээл за. Энэ юу гэж явж байгаа? Энэстэй яг гэж ирсэн юмрсан гэж мэл. Келлен бол ерөөсөө зүгээр л охин төрөх гэж байгаа. Одоо гизэндэх хүүхэд нь охин. Охин төрөх гэж байгаа болохоор л ирсэн. Тэрнээс бол Макайлагийн төлөө мөлөө бол огт биш. За ингээ эмнэлэг дээр ирсэн чинь ингээл Макайлагийн гэрийнхэн хөзөртэй болох Келлен гэж мэл гинт амир ингээд сонио эвгүй болоод тэгснэ чи яагаад уруугаад байгаа юм бэ? Чи ингээ яагаад сонио гэр оронгүй хүн шиг хардаад байгаа юм бэ? Энэ олон зүйл болсны дараа Келленийг амир ингээ happy яг ингээ өөрсчгөн амир ингээ happy байхыг хүлээсэн гинэ. Тэгээ тэр нь Келленд айгуу сонь санагдсан. Бид хоёр салцсан. Тэгээ дээрээс нь Макайла өөр хүнтэй харьцаж байгаа. Тэгээ би бол энд хэлсэн хүүхдийн төлөө л ирсэн гэдгээ хэлсэн. Тэрнээс бол Макайлагийн төлөө биш. Тэгээ яагаад надаас ийм зүйл хүсэж байгаа юм бэ? За энэ бүхнээс залхсан Келлен за чи ингээ гэрийнхэн дагаа гоё байгаа юм чинь би хальт гарчаад ирээ. Тэгээ яваад өгдөг. За тэгсэн ч гэснээр л буцаал хүрээд ирж байгаа юм л та. За ингээд охин төрнөө. Келлен бол Тимоти дээр уйлж байсан шигээ бол уйлаагүй. Жохон уйлсан. Тэгэл ерөөс ингээл охиноо харчаал за гээл бараг нэг за одоо явъя да гэж мэлсэн. Тэсэн чинь Макайла ингээ чээжгээ дууцсан юм уу ээж чинь нөрсөрөөд хүүхдийг харж болно штэ гэл гинт ингээл сэтгэл санаагаа өөрчилж. Тэг мэдээж одоо Макайлаг Шэлийг ирүүлмээргүй байна гэсэн хориг нь Шэлэд хүрсэн учраас Шэли бол дахиж Макайлаг сайн сайхан байлгахын төлөө очиж ингээ янз бүр болохгүйгээр зүгээр л өөрийнхөө гэр бүлийг хараад одоо тэгэл явахаар шийдсэн. Одоо ингээ Макайла амар тийм өөрийгөө хуваа хичээсэн зангаасаа болоод өөрийг нь гэсэн хүн болгоныг бараг алдаж байгаа байхгүй юу? Өвөө эмээгээ гомдоосон. Тэгээд Келленийг дараа нь одоо Шэлийг за мэдээж одоо салсан хүмүүс шүү дээ энэ хоёр ч. Тэгээ Макайла бүр өөр хүнтэй харьцаж байгаа юм бэжээж. Келлен ингээ намайг төрж явахад ерөөсөө хайр халамж үзүүлээгүй. Тийм учраас би бүр ингээ харилцаагаа бүр өсөн дуусахыг хүсэж байна гэж мэгээлсэн. Яг юу лээд байгаа. Келлений хувьд бол бүр шийдсэн шүү дээ. Season 2 дээр л шийдсэн. Хосын драмагаа дуусгаад насанд хүрсэн хүмүүс шиг co-parenting хийхдээ л анхаарна гэж байгаа. За ингээ хүүхдээ нэр өгөхдөө Макайла өгдөг. Gracelyn Ann Atkins Morrison гэдэг нэр өгдөг. Тэгээ юутайж бол last name буюу овог нь Келленийхийг өгдөг. Гэхдээ нөгөө нэг middle name дээр дунд нэр нь өөр заяа. Timothy James Allen Morrison гэдэг баггүй юу? Тэсэн чинь охиныг нь Gracelyn Atkins Morrison гэдэг Atkins гээ өөрийнхөө овгийг өгчөж байгаа. Тэр одоо хүүхдүүд нь том болоод чиний middle name яагаад өөр юм бол миний middle name яагаад өөр юм бол гэж ярина гэсэн үг. Нэг эцэг их хүүхдүүд байж айгүй эвгаагаас тий. За ирээдүг нь бодохгүй аавын золиослчлоо. Аавтай хамт амьдрахгүй гэлээ. Эмээ өвөө дээр нь өсгөн гэлээ яг өөршгөө тий. Тэгэнгүүтээ бүр нэрний хүртэл одоо ингэж дураараа өөрчилж хоёр одоо адилхан эцэгээс гарсан хүүхдэд хоёр өөр нэр өгч мөгөөд. За ингээд Келлен яваад ээж мэжээгээ дагуулаад охиноо харахаар ирдэг. Тэгээ яг Шэлийг охиныг нь тэрсэн чинь Макайла ингээл ууралж муурлал чимээгүй байж байгаа л эхэлж байгаа. Тэгээ тутхуу үед ерөөсөө хэлэхгүй зэ дараа нь ингээд цэнхэр дэлгэцээр би ингээд Шэлитэй хүүхдэрээс ойртуулмааргүй байсан. Одоо л дахиж би ойртуулахгүй гэж мэл тухайн үедээ би ингээд тантай хүүхдээ ойртуулмааргүй байна гэж хэлж чадахгүй дараа нь дандаа ингэж олон юм ярьдаг заяа. Шэлигийн хувьд бол бүр зөвхөрсөн. Уг нь бол энэ хоёрыг амар дэмждэг байсан шүү дээ. Макайлаг хоол хийж мэж чадахгүй байх мэн гэж юу заад мад үзэж мүзээвүү. Тэ бусад хадам ээжүүд бол айгүй ширүүн байсан бол
Шэли бол айгүй дэжгүй адам байжсэн гэж би бодож байна. Хамгийн харамсалтай нь хүүхдүүдийг ерөөсө бодохгүйгээр зөвхөн өөрийнхөө одоо хувийн уур хуцаарыг урдаа тавьж бүлтэн 2 хүүхдийн амьдралаас эмээ болон аавыг авж агаад нь бол үнэхээр харамсаж байна. Одоо ингээ Макайла ганц бээжээр амьдарч эхэлдэг. Тэгээ 2 хүүхд харахын хамгийн хэцүү нь Кэлэнгүү байх. Хүүхдийн аавгүй байх гэж байгаа. Тэр ингээ ямар ч хэрэгцээгүй амтан байхад миний эмээ өвөө хоёр надад хичнээн их тусалж байгаа гэж. Тэгээ ингээд эдний гэр бүлийнхэн Кэлэнийг дурсаж ганц сарж байгаа юм. Кэлэн мөнгө өгөхгүй байгаа. Кэлэн ингээ хүүхдийн дэмжлэг өгөхгүй байгаа. Гэт ярьж эхэлдэг. Тэр чинь нөгөө нэг child support чинь дараа нь шүүхээр орж иж тогтоогддог байхгүй юу? Тэстэ мөнгө өгөхгүй. За яхан мөнгөний бэлэх гоохгүй л те. Тэгээ бүр хүүхдүүдэд ирж харахгүй гэж ярьжсэн чинь худлаа заяа. Тэр нь амар худлаа. Кэлэн бүр амар олон удаа хүүхдээ харъя гэж залгадаг. Тэгээ тэрэнд нь бас Макайла ууршдаг. За тэр зүгээр л хүүхдээ харъя л гэж залгадаг. Тэрнээс илүү юм байхгүй. Угаасаа өөрөө тийм байдалд хүргэжээ. I miss him being a father, but I don't miss him. Like, I don't know how to explain it. Like, if he was... За энэ Макайла ч бүр нөгөө жирэмсэн байхтай харьцаад байсан залуутаагаа бүр уулзж байгаа юм байна заяа. Тэг ингэж хэлж байгаа шүү дээ. Найз залуутай болсон, өөр хүнтэй уулзсан чинь маш их аз жаргалыг мэдрүүлээд би бүр шинэ хүн болцсон юм шиг өстэй. Амар гоё байна. Амьдралыг өстэй гоёор харж эхэлж байна. Би бүр эмээ өөдөө танилцуулсан гинэ. Нөгөө эмээ хоёр нь ч гэсэн дайжгүй хөхтөлээ. Өстэй спорт дуртай мөлий. Одоо бид хоёр спорт ярина. Ёо. Хүүхэд нь сарч хүрээгүй байгаа штэ. Одоо бодвол унтаа хөвт явж байгаа та. To do it, but I did, and it's just I'm kind of taking it day by day. You know, I just moving on. You done? Шэли бол одоо ач охиноо төрснөөс хойш төрөхтөн л нэг удаа харсан. Тэрнээс хойш огт хараагүй явж байгаа. Тэгээ Шэли, Кейлэн хоёр бол ер нь бол шүүхтэлцэгтэй бэлдээд нотлох баримт цуглуулах шатанд явж байгаа гэх юм уу? За энэ хэсэгт бас юу сонирхолтой юм. Кейлэн дуулд юм байна л да, дуулах туртай 15-таагаас хойш дуулж байгаа гинэ. Тэгээ энэ дуугаа салландаа зориулж бичсэн. Тэгээ стрессийг гаргадаг нэг хобби юм байна л да. Because you stole up right. She doesn't know how to love because you were just always right. She doesn't. She's done a lot. Like everything that any girl could possibly do to you, she's done to me. Тэгээ энэ дууны хэсэг нь бүр хүмүүс төр амар cringe одоо тийм моментууд болоо үлдсэн заяа. Хүмүүс ингээд чангалж сонсож чаддгүй гинэ. Макайла ч бүр нөгөө ганц бие амьдралтаа дурлаад бүр хачаа. Нөгөө залуу нь бүр хүүхдүүдтэй хамт цагийг өнгөрөөдөг. Тэгээ Кэлэн нэг нөгөө залангууд завгүй гэдэг амартлаа нөгөө залууга оруулж ич хүүхдүүдээ танилцуулаад ингээм хамт байлгаад байдаг заяа амар муухай заваа. Хүүхдүүдээ бүр огт боддгоонасаа ярьж хэлж чадахгүй болохоор наавыгаа санахгүй байгаа л гэж бодсон юм шиг байна. Зүгээр л 2 хүүхдээ эмээ өвөөдөө харуулж үлдээчээл өөрөө гадуур ингээ зугаацгаал гар явчихдаг. Ерөөсөө яг л ээж. За ингээд season 3-ын tell all дээр Макайла салалтаа ингэж тайлбарсан. Би ингээ жирэмсэн байгаа тоодоггүй. Чи намайг тоохгүй байна. Би байнгын гэртээ яагаад энэ ганцаардаад байна гэж сэтгэлээ нэгээд ярьсан чинь Кэлэн ууралсан болохоор би эмээ өвөөгийнх руугаа явсан. Гэсэн чинь Кэлэн би чамд хүсэн амьдралыг чинь өөх гээд ажилласан. Байр болсон байхад чи хаяад явсан мэт гэдэг. Тэг ингээ хүүхдүүдийн асуудлыг яриад гисэн чинь эмээ өвөө нь хэлдэг байхгүй. Шэли чи ингээл амар томрол хүүхдүүдийг аавн гэчихэд юу ч аваагүй штэ гэсэн чинь Шэли Макайла намайг блок хийсэн юм чинь би яаж очиж авах юм бэ? Макайла зөвшөөрөл өгж байгаа. Одоо нөгөө одоогийн байдлаар Макайла хүүхдүүдийн 100% асран хамгаалагч нь байгаа даахгүй. Тэгэхээр заавал Макайлагаа зөвшөөрөл авах хэрэгтэй. Тэгсэн чинь Макайла ингээд ам алт штэ. За би блок хийгээгүй би дугаараа солилцсон. Тэ тэрийг эмээ өвөөдөө хэлээгүй. Эмээ өвөө нь ингээд Шэлийг зүгээр л дургуудаа хүүхдүүдээ ирж авахгүй юм гэж бодоод байгаа байхгүй. Шэли тэнцээ холбогдоход хичээгээд байдаг. Тэнгүүд дугаараа солио алга болцсон байхгүй нөгөө нь. Хэрвээ одоо энэ хэд чинь одоо манай Монгол шиг те ингээд шууд очиж болохгүй тэр чинь ингээд шүүхтээр дараа нь ингээд амар тийм ялтай байдаг учраас Шэли хэлдэг. Та хэд бол ингээд хүүхдийг мах цусны засаргаагаас нь салгаж бүхэлдэн эцэг эмээ хоёроос нь холдуулах болцгоо эн чинь бол үнэхээр буруу зүйл шүү гэсэн чинь Макайла одоо тэгээ шүүгээ шийдэгдчихвэл болчих юм биш үү гэсэн чинь ингээд Шэлийн сэтгэл нүдлэл үгүй штэ би ач охиноо төрснөөс хойш ганцхан удаа харсан манай ач охин одоо 7 сар хүрж байна одоо юу идэх дуртайг нь ямар хуу том байсныг ямар сайзны хувцс өмсдгийг би мэдэхгүй байна бусад эмээ нар шиг инээж мөлхөхөд нь хамт байгаагүй. Тийм болохоор бити ингэж яар.
бити миний дээр алдсан цаг хугацааг зүгээр шүүхцээр ингээд шийдэх юм шиг бити тэгжээр. Та нарын хийсэн зүйлс үнэхээр муухай байсан шүү гэсэн чинь тэднийхэн бүр юу ч хэлж чадахгүй ингээд тав тэгдүүлээл дуустдаг заяа. That it is wrong to withhold the children. I mean, I won't deny that. I mean, we're going to court anyways. It's going to be solved there. Honey, here's the thing that you don't get. It's very simple for you to say, oh, but we're going to court. My granddaughter is 7 months old. I don't know what she eats. He doesn't know what his daughter eats. I don't know what size clothes she wears. I missed her first smile, laugh, everything, and so did he, and we will never get that back. So please do not sit there and tell me it doesn't matter you're going to court, because it matters. I'm doing what I think is best for my kids. What you guys did was horrible. There's so much here. It's just... Тэгээ Макайла ингээл дараа нь өрөөрөө олоод уйлаа. Тэгсэн чи өвөө нь амарлаатай. Чи зүгээрөө Макайла гээл. Тэгсэн чи Макайла наваа ганцаар ингээ нойрох. Би өөртөө ганц удаа сэтгэлээнийгээ ирсэн чинь тэд нар намайг хуурамч гэлээ. Би ер нь яах гэж хичээж энд ирсэн юм бэ? Гэлээ шоуны хатан хаан царайлал энэ хүү шоуг дуусгах юм аа. Шоуны дараа Келэн шүүгтэлж байгаа 50% эрхийг авсан юм билэ. Ер нь хвчлээ хагас бүтэн санд 7 хоногийн өдрүүдээр нь хуваагаад хүүхдүүдэд очиж авдаг. Макайлагийн хувьд Этан Тэни гих залуудаа 2021 онд гэрлээд нөгөө нэг жирэмсэн багтаа чатлаад байсан залуу штэ. Тэрнтэйгээ 2021 онд гэрлээд 2022 онд хүүтэй болсон. Тэгээд 2023 онд салсан. Үүний дараа тэрээр OnlyFans хийж эхэлсэн. Тэгээ OnlyFans-ээ сурталчилж агаад удалгүй бүх зураг бичлэгээ устгасан. Макайлагийн хувьд бол 3 хүүтэй болсны дараа өрийн сууга болгоно гэх юм уу? Ингээд зөөдөг тэрхүү tube буюу нэг хоолойг ингээд болгоцсон гэж хэлээ. 2025 онд Cameron гэх залуутай гэрэлсэн. Тэгээ Cameron өөрөө нэг хүүтэй бөгөөд одоо тэр хоёр 4 хүүхэдтэй ингээд айж төрөөд амьдардаг. За тэгээ Макайла болохоор өсч идэм билээ. За Келлийн хувьд болохоор 1998 оных Макайла 2000 оных байхгүй юу? 98 оных тэгээ 20 нилийн гарцсан байхдаа 17 та охиндоо болцоод хил аманд орцсон. Тэрнээс бол нэг тийм өөр асуудал бол үүсээгүй. Тэгээ дээрэс нь 2024 онд Алисон гэх эмэгтэйдээ үерхэд тэг улмаар охинтой болсон. За тэгээ Келлийн хувьд бол яг нэг хүнтэйгээ бол ингээд удаан үргэлжлээд stable relationshipтэй амьдарч байгаа. За тэгээд өнөөдрийн дугаар манд таалагдсан гэж найдаж байна. Oh my god, би бүр амар хэмээр тоолоо хатчихлаа. За тэгээ та бүхэн маань юу хэм мэдж байгаа лайк болон subscribe дараагаад хүлээж байгаарэ. Тэгээ доор бас ямархуу өөр зүйл яриулмаар байна. Бас бичиж болно штэ. За тэгээ өнөөдрийн дугаартай маань хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Баяртай.